Та Солонгос 6 гишүүний хамтаар ажиллаад ирлээ. Тэнд ер нь монголчуудын ямар тулгымцсан асуудал, тэнд байгаа хүмүүс ямар асуудлыг одоо илүү голчилж ярьж байна. Үнэхээр бас олон асуудал байдгийн байна. Тэнд чинь 60 мянган орчим 59 мянган монгол иргэн байна. Энээс 14 мянган иргэн нь одоо тухайн улсын хуулиар бол хууль бус гэдэг ангилалд орчихсон. Ямар нэгэн хууль эрх зүй хамгаалдаггүй. Энийг дагаад Монголын 6 мянган хүүхэд тэнд амьдарч байна. Эцгээрх нь хууль бус одоо болцохоор нөгөө хүүхдүүд ч өөрөө бас одоо хууль эрх зүйн хувьд бас их хүүхдийн эрх зөрчилдөх ийм нөхцөл байдал одоо нэлээд одоо анхаармаар асуудал бол энд байсан. Дагаад тэр хөдөлмөрийн харилцаатай олон зүйлүүд бас тэнд яригдсан. Бид нар бас Солонгосын парламентын даргатай уулзсан, бусад бас байнгын хорооны дарга нартай уулзсан энэ асуудлуудыг тавьсан. Үнэхээр бас энд нэг сэтгэл эмзэглэм нэг зүйл ажиглагдаж байсан. Энэ нь Солонгос улс бүгд найрамдах Гэтэд ард улсын иргэдэд 14 хоног визгүй зорчих эрх болгочих. Та нар боддоо 1.4 тэрбум хүнтэй бид нар бас баг одоо дэлхий дээр саяхан ингээд ядуу байсан ангилалд байсан орнд Солонгост очиж Гэтэд ард улсын иргэд баг аяллийн зорилгоор л очдог болтлоо тэр улсын эдийн засаг өссөн байна гэсэн үг шүү дээ. Солонгос гэтэл одоо бид нар одоо үнэхээр одоо сүүлийн 30 жил Солонгос руу гарч ажиллах, саяны гарч байгаа тэр харлах үйл явц яг хэвээрээ байна гэдэг чинь бид нар эдийн засгийн хувьд хаах нь юу вэ? Бидний эдийн засаг өсөж байна гэж хэлдэг энэ өсөлт маань ямар одоо ийм одоо чанаргүй гэдэг юм уу да байгааг л харуулж байна л да. Гэтэд ард улсын иргэд Солонгос улсад 14 хоног визгүй зорчдог болсон.